би бодохдоо амар хэцүү байна гэж бодсон байхгүй өнөөдрийг. Тэгээ магадгүй дөрвөн боргоо надад байгаа учраас амар хэцүү биш санагдчих магадгүй. Гэтэ амар зүгээр санагдаж байна. Тэгээ зүгээр слайднаас эхлэе явчих. Тэгвэл за тэр үе. So fuck up event-с урилга аваад надад төрсэн сэтгэл бол ерөөсөө инээсэн. Энэ миний амар дуртай юм байхгүй. Манай найз надаа их сургуулаа төгсч байгаад ингээ ажил хайж байхад ажил хайж амар төвхтэй шүү дээ. Тэгж яхаа манай найз над руу ийм юм уулзсан байхгүй. Тэгээд нөгөө чиний одоо weakness чи юу вэ гэдэг. I don't have any asshole. Яг нэг тийм сэтгэл төрж исэн. Тэгээд I don't know би та нартай ингээд амар хуваалцмаар санагдсан. За дараагийн слайд. За тэгээд миний хувьд гэхээр ерөнхийдөө бага наснаас ахуулаад надад яг энэ үг шиг сэтгэл амар төвдөг байсан. Энд ямар нэг юм буруу байна гэдэг. Энийг та энэ дүр зургийг санаж байгаа хүн байна уу? Энэ хадаг гэдэг кино. Thank you. Энэ хадаг гэдэг киноны саундтракийн алтан ураг хийсэн. Тэгээд яруу найрагч гасан үхийн шүлгийг энэ эмэгтэй амар мундаг хийсэн байдаг байхгүй юу. Тэгээд энд ямар нэг юм буруу байна гэж орилдог. Тэгээд би яг бага наснаас ахуулаад надад тийм сэтгэл төрдөөсөн. Тэгээд нөгөө хүүхэд багт чи мэдэхгүй шүү дээ. Ямар нэг юм буруу санагдаад байдаг. Тэгээд нийгэмд байгаа. Гэтэ чи нийгмийн ямар алдаа буруу байгааг нь мэдэх боломж нь байхгүй хэрнээ ингээд бохомдол түрээд байдаг гэсэн. Энэ бол би яасан. За энэ үзэл бодол маань намайг бүлгсээр байгаад дараагийн слайд please. Хүний эрхийн хамгаалагч болсон. Тэгээ би болохоор одоо бахархалтаар өөрийгөө хүний эрхийн хамгаалагч гэж хэлдэг. За. Баярлалаа. За. Тэгээд миний хувьд гэхээр би 16 настай да. 2002 онд Улаанбаатар хотыг орхиж явсан байдгийг. Тэгээд одоо би 34 настай. 17 жилийн дараа Монголд амьдрахаар ирсэн баа. Тэгээд миний бэлгийн чиг баримжаа болохоор queer хүн байгаа. Бэлгийн цогт хамаарагддаг. Тэгээд 2015 онд Монгол ирсэн гол шалтгаан маань болохоор хүчирхийллийн эсрэг үндэсний төвд 3 сарын хугацаатаагаар сайн дурын ажил хийхээр ирсэн байсан. Тэгэхээр тэр нь болохоор онцлог нь юу гэхээр анх удаага би 16 настайгаас хойш одоо том болсон хойноос хойш Монголд 3 сарын хугацаатаар байх тийм боломж нь надад нээлтсэн байхгүй. Тэгэд одоо бэлгийн цонхийн нэг айгүй том онцлог байдаг. Тэр нь юу вэ гэхээр шинэ хотод очино уу, оронд очино уу, тусганд очино уу тий үргэлж нөгөө бэлгийн цонхоо хайж идэг. Тэр утгаараа би Монголд дах queer олон нийтийг хайсан, бэлгийн цонхийгоо хайсан. Тэгээд 2015 онд LGBT төв гэж Монгол байдгийг анхудаа мэдсэн. За тэгээд 2015 онд ирээд миний олж мэдсэн юмуд маш их байгаа. Би ерөөсөө дэлхийд даяар айгүй их тэмдэглэгдэн шүү дээ. Нэг чагсаалт цуглаан болдог, тэгшэрх бахархлын өдрүүдийн чагсаалт цуглаан болдог. Тэгээд тэрийг би Монгол болдог гэж ерөөсөө бодоагүй. Тэр нь амар харамсалтай байсан. Би юусе тийм болдог гэж мэдээгүй байсан. Тэгсэн чинь айл хизээний манай монголчууд чинь тэгшэрх бахархлын өдрүүдэд зохион болоод тэр нь бүр 10-аад өдрийн хугацаатай өчнөө ивентүүдийг те хамарсан тийм маш том хүрээнд байсан. Тэгээ би жоохон гутарсан л да. Тэр нь юу гэхээр би нөгөө амар тийм барууны сэтгэлгээр жоохон доош нь харсан сэтгэлгээ те аврагчийн тийм сэтгэлгээтэй байсан. Тэгээд яг энэ дотоодын хөдөлгөөнчүүдтэй уулзаад яг хүний эрхийн хөдөлгөөнчтэй уулзаад би амар буруу байсан гэдгийг ойлгосон. Тэгээд 2015 онд тэгшэрх бахархлын өдрүүд болдгийм байна гэж мэдээд харамсалтай нь Монголд ирэхээс өмнө мэдээгүй байсан учраас яг 2015 оны тэгшэрх бахархлын өдрүүдээс өмнө би ингээд Монголоос явсан байхгүй. Яг 7 хоногийн өмнө. Яг гар би оролцсон те санхүү босгох одоо ингээд зохион байгуулах. Тэрийг ингээд алдаад би нутаг буцаад Америкт очоод мэдээж ширлэхэд лайклаад ингээд дагаал явж байгаа шүү дээ. Тэгээд хамгийн анх удаага одоо элэг нэгт Монгол ахын дүүсээсээ үзэн ядалтын комментуудыг
ингээд авч үзсэн. Тэр нь бол асар надад бол амар хүн цохол төгсөн, хямарсан. Яг тэгэхээр би 2015 онд ирэхдээ амар ачаалтайсэн. Хизээж би тийм ачаалттай байж үзээгүй. Тэгээ би амар баяртайсан байхгүй. Тэгсэн чинь яг тэгшэрх бахархлын өдрүүдийн чагсаал гараад ивентүүд үүсээд ирсэн чинь масаас ирж байгаа сөрөг комментуудыг аваад яг үнийг хэлэхэд бол би бол амар депресс болсон, хямарсан, буцаад Монгол ирмээргүй юм шиг надад санагдчихсэн. Үзэн ядагчдыг үзэн ядах сэтгэл надад төржсэн. Би хүн үзэн ядаг хүн байгаагүй. Гэхдээ би яг үнэхээр яалтч үзэн ядчихсан тэр хүмүүсийг. Тэр бол миний 2015 он. Дараагийн слайд. Тэгээ ерөнхийдөө 15 оноос 16 оны хооронд LGBT төвдөө сайн дурын ажил хийсэн. 17-аас 18 оны хооронд удирдах зөвлөлтөнд орсон. 19 онд би суурин амьдрахаар LGBT төвдөө ажиллахаар ирсэн байгаа. За тэгээд тэгээд 17-18 онуудад болохоор би бүр зорин тий Монголын тэгшэрх бахархлын өдрүүдэд зорин ирсэн. Тэгээд дараагийн слайд байж болно. Энэ болохоор яг зүгээр харуулах гэсэн. Би байсан шүү. Тэгээд энэ жил яг миний юу хэлэх гээд байгаа гэхээр би амар депрессed надад хэцүү байсан боловч цаг хугацаа гэдэг амар мундаг. Тэгээ өнөөдөр 2019 оны 6 сард энэ 7 Монгол байгууллага өөрсдийнхөө логог солонгийн өнгөөс хийсэн. Энэ үнээр ахалтай. Яар баярлалаа. Үнэхээр бүр нөгөө нэг хайртай хүнийхээ зургийг ойрхон хардаг шиг би нэг ээлж слайдыг хараад. Тийм байна. Энэ болохоор манай гариг дээрх хамгийн том LGBT чагсаал байгаа. 3 сая хүн Бразилд энэ оны 6 сард чагсан байгаа. Энэ бол энийг ч би яг хайртай хүний харж байгаа юм шиг хардаг. Тийм. Тэгээд миний юу гэж хэлэх гээд байгаа гэхээр би ингээд бусдыг үзэн яддаг. Одоо үзэн яддаг тийм сэтгэлтэй байсан бол одоо болохоор тэрийг аваад үзэн ядаад байгаа хүнийг аваад би тэр хүнийг стари хийдэг болсон. Аваад судлана. Яг тэгвэл энэ хүн чинь надтай адилхан хохирч байгаа байхгүй. Энэ тогтолцооныг хохирч байгаа учраас би тэр хүний үзэн ядалт хаанаас гарч ирээд байгаа гэдгийг судлахыг хүсдэг болсон. Тэгээд энэ слайд амар нөгөө нэг гэрийн даалгавраа нэг гүцээгээд газ хийчих гэсэн юм шиг слайд байж магадгүй байх. Гэтэ нөгөө би нөгөө юм бас гэдэг юм Google дээр тэгээд олсон юм энэ байгаа. Гэтэ ингэж ерөнхийдөө миний одоо сэтгэл юм байх байхгүй. Хүн нөгөө нэг ямар нэгэн ухамсар төрчихээрээ ухрах юм боломжгүй болчихдээ шүү дээ тий. Одоо хүний эрхийг хамгаалагч байна гэж би одоо надад тийм ухамсар байна. Өөрөөр би сэтгэж чадах боломжгүй гэдгээ би нэггээр жоохон илэрхийлэх гэсэн л өөрөөр амьдрах гэхлээр би зүгээр нэг юм нэг баас болоод тий нэг зүгээр нэг хоол боловсруулах гад төрсөн юм шиг надад сэтгэл төрөд байхгүй. Тэгэхээр тэр би биш. Тэгэхээр баас боловсруулах. Миний эрхийг боловсруулах. Ja, dann weiter.